Гэцхан уу энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. За та бүхний минь цэцэг ургамал сайхан ургаж навчил цэцгэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр болохоор зэрэг одоо та нарын минь цэцэг ингэж сунсан одоо үзэмж муутай болсон байвал хэрхэн тайрч үрсэлгээ хийх талаар зөвлөгөө хүргэх гэж байна. За одоо энд шимтгэлээ байна. Ийм маш гоё цэцэгтэй ийм шимтгэлээ байна. Гэвч энэ цэцэг маань ингээд сунаад хэлбэр дүрс муутай ийм болсон байна. Тэгэхээр зэрэг цэцэг маань сагсгаар гоё өтгөн тэгээд цэцэг олонтой байвал илүү гоё сайхан харагдана. Тэгэхээр зэрэг хэрхэн тайрах талаар үзүүлье. За одоо шимтгэлийг хаагаш тарьж болно. Үзүүр хэсгээ аавна. Үзүүр хэсгээ аваад үндэслүүлэх үрсэлгээндээ хэрэглэх учраас энэ шимтгэлийг ингэж ийм намхан болгож тавьлаа. За ийм болсон байна. За энэ мөчрнөөс одоо дараагийн юунууд мөчр салаанууд ургаж өтгөн болно. За энд одоо ийм сунсан энэ гэрэл жахан муутай газар урагчсан болохоор ингээд сунсан байна. Энэ сунсан навчийг бол ингэж авах шаардлагатай. Эднийг бол бүгдийг ингээд авсан ч болно. За яг ингээд ганц нэг навч үлдээчихье. За энийг бол ингээд дараагийн ээлжинд саваар томсгоод гэрэлтэй цонхон дээрээ тавихаар өтгөн сайхан болж байна. За одоо ингээд энэ авсан мөч рүү яах вэ гэхээр энийг үрсэлгээ болгож цэцгээ оршруулахад ашиглана. За тэгэхээр энийг одоо дахин тайрна. За энд ингээд 3-4 үе үлдээж ингэж тайрлаа. За энэ тайрсан үенээсээ энэ навчнуудын доод навчнуудын бүгдийг түүж аавна. Салгаж авах хэрэгтэй. Энэ бол илүү одоо нөгөө хийж байгаа үрсэлгээний чинь шимт хичээлийг энэ олон навчнууд чинь хэрэглэдэг учраас зөвхөн үндэслүүлэх, үржүүлэх талаа бодож энэ навчнуудыг аавна. Мөн одоо энэ цэцгэлж байгаа цэцгийг аавна. Энэ цэцгийн одоо ийм өршүүлэлтлээ. Одоо энэ дээр байгаа энэ бундууг бас аавна. Энэ бундуу бас хэрэггүй. Энэ хөөрхийн мөчр маань бундуугаар цэцгэлүүлэх гээд үнсэлж чадахгүй байдаг учраас бундуугаа аавна. За ийм мөчр үлдлээ. Одоо энийг эн чинь ингээд хөвдөн хөрс гэрэлт хэлсэн хөвгтөө өрс гэлсэн байна. Үүндээ усаа услаад за тэгээд энэ мөч рүү суулгаж өгнө. I'm happy to explain to him as well again. So we can go around. Yeah. За ингээд хөрхөн үрсэлгээтэй боллоо. Хоёрдугаар одоо энэ дунд бас нэг юм мөчр үлдсэн. Тэр бас үрсэлгээнд ашиглаж болно. Энд ингээд доод навчнуудаа бас аавна. Ингээд навчны суунаас шинэ мөчр ургана гэж тооцоолоод ингээ хоёр навч үлдээгээд за энийг хөрсөндөө суулгана. Хөрсөндөө суулгалаа. Тэгээд ингэж төрж тарж. За ингээд энийг 7 хоногт 2-оос бас яг цэцэг өсөлтөштэй услаад тэгээд одоо шинэ нахианууд гараад ихээр энэ цаашдаа үндэссэн ургаж амьдрах чадвартай болно гэж үзнэ. Цэцэг ургамлаа гоё сагсгаар олон цэцэгтэй болгож ургуулахыг хүсье. Тэгээд энэ хөөрхөн мөчрөө үржүүлээд цэцгээ гоё ургуулаарай гэж ерөөё.